Сэтгэлийн амар амгалан хойно оршууг л их амархан л та. Бурхны шин бидний сэтгэлийг бужигнуулаад идэг зүйл чинь нисванас гэдэг юм байна л гэж хэлж. Яг үүндээ хорвоо тийм бичлэн байна л да. Бидний амьдрал аху хугтаа докторгүй асар богино хугацааны зовлон зүтүр бас их байдаг. Яг тэр хоосон чанар хэд маань ухгүй бэрх болохоор л буддийн шний философийн олон сургуулиуд байдсан шүү дээ. Яагаад гэвэл дахиж яаж ингэхгүй байх вэ гэд бидрийг илүү энэ дээр бодуулахын тулд тийм сэтгэл хөдлөл үүсэж байна л да. Хүн зүгээр л байж чадахгүй бол байвал тэнцвэргүй байна л гэсэн. Зүгээр л байж чадахгүй. Байц сууж ятаал одоо тэр яна, одоо энэ яна, одоо ингэхүү гэл ингээл унахал юм бол одоо гойр хурсж байгааг хараа зүгээр л байж чадахгүй тийм ээ. Зүгээр байж чадахгүй. Байц сууж ятаад эхлэх юм бол тэнцвэр нэлээд алдагдаад байгаа нь энэ болов. Тэгээ тэрний үн дээр илэрхүү ихээр тэгээд байгаа юм чинь тэгэл амархан уурлан гонно. Их хөөрн догтлно. Тиймэрхүү болох байх та. Би одоо төдий сайн мэдэхгүй болохоор л тийм болов л гэж таамаглаад хариулж байна. Сэтгэлийн амар амгалан хойно оршууг л их амархан л та. Бурхны шин бидний сэтгэлийг бужигнуулаад идэг зүйл чинь нисванас гэдэг юм байна л гэж хэлж. Нисванас гэдэг нь эд мэдийн үр чадвар буюу сэтгэлийг амгалангүй болгодог гэж хэлдэг. Нисванас гэдэг нь бидний одоо муу сэтгэл энэ уур унтуу атаажтай үзий ядах атаархах одоо хомхойрох ч юм уу энийг л энэ сэтгэлүүд чинь бид нарыг докторгүй амда жаргалгүй сэтгэл амгалангүй болгож байна гэдэг. Энэ одоо бүрэн дарж чадах юм бол Бурхны шин гэгэрлэж хэлдэг. Тэгэх юм бол одоо жинхэнэ сэтгэлийн амгалан үүснэ. За бүрэн дарж чадхаа байг гэдэг энийг багасгах. Одоо онжир гэж хэлдэг дээ шууд илт ажиллаад байгаа тоог нь л илт ажиллахдаа хүчтэй удаан энэ хорвоо чанарыг нь аль болохоор багаагаар илээгээд бууруулах юм бол нөгөө талд нь амар амгалан өснөө нэмэгдэнэ гэж. Тэгээ ер нь хоёр арга замаар л энийг бууруулна гэдэг байгаа шүү. Эхнийх нь сэтгэлийн төвлөрлийг нэмүүлэх. Дараа нь тэр төвлөрсөн оюунаараа юмс үзэгдлийн туйлын үннийг таньж мэдэх. Учир нь гэх юм бол бидний тэр сэтгэлийг амгалангүй болгоод байгаа нисванас гээчийнх нь ёроол ёцоор үндсэн юунд байт юм бэ гэхээр би тэр юмыг буруу таньж мэдснээс андуурснаас одоо мунхарлаас бүхий л одоо 84 мянган муу сэтгэл үүснэ л гэдэг. Тэрний ёзоор болсон хорвоог бид нэр буруу бод тийм үстэй. Өнөд удаан байна гэж өөрсдөө боддог. Доктортой гэж боддог. Хамгаалантай гэж боддог. Одоо хариухан тунгалаг гэж боддог. Яг үндэ хорвоо тийм бичлэн байна л да. Бидний амьдрал аху хугтаа докторгүй асар богино хугацааны зовлон зүтүр бас их байдаг. Эдгээрийг танихаар тэрнлүү сацраал, шунаал, ингүүл чана, тэгүүл чана энтэйж болох юмсан онлын үтэр шүү дээ. Би нэг өөрөө чигтэйгэн хэрэгжүүлчихэд яриад байгаа биш. Бурхны шин онлын үднээс бол ертөөсөө л энэ ямар нэгэн X, Y талдын хүч чамайг сайхан болгочихно гэхээсээ илүүтэйгээр одоо энэ дэлхийд яриад дайн тулаан байлдаантай байна. Шалтгаан юу юм бэ гэвэл нисванасаа л гэж муу сэтгэл юм аа. Муу сэтгэлийн юунаас үүсвэ гэхээр эс таньж мэдснээс үүсэж байна. Яг үнэхүү тэр нэр алдаранч тэр тийм ээ юм болгон хичнээн хуурамгийг таньж мэдэх юм бол тэрний төлөө алалд хуралдах. Би өөрөө бусдыг зовоох, гомдоох, өөрөө докторгүй үйл төсвөрлөгийг нь болгон одоо буурна, багасна гэж. Онлын хувьд л иймэрхүү юм да. Би тэр хэрэгжүүлж чадахгүй.
яаж хэрэгжүүлдэг юм бэ гэдэг юм бол яг саяны дистралаар бүр ихэндээ бол ёс суртахуун хэрэгтэй. Үнэт хэрхэм зүйл, зөв сайнд итгэх, итгэл чухал. За энэ итгэлээр суурь тавих юм бол бид нар цаашаага үе шаттайгаар хөгжүүлнэ. За гэхдээ дан төвлөрлийг бяцлагаач юм уу, дан танин мэдхүүг, хөөх аль аль нь учир дутагдaltaй гэдэг аль алийг нь хамтаар хөгжүүлээд үр дүнд нь яг хорвоо юу юм бэ, ямар юм бэ гэдэг тэр туйлын үнэн гэж бурхны шинж хэлээд байгаа юм л да. Та туйлын үнэн гэж тэр мөнх хүсийг хэлж болж байна. Та тэгээ би үгүй гэж хэлдэг. Бид нэр би гэдэг юмны хойноос л бүхий л тэмцэл тулаан, үдсийн ядал, шунал тачаал төрдөг юм биз. Тэгэхээр тэрний төлөө зүтгээд байгаа бигээ чинь ч үгүй. Би тэрийг авж идлээд жаргачих гээд байгаа юм сүзэгдэл гэдэг чинь ухта мөн чанараас бүтээгүй. Зүү зэрэглээл угаа адил. Яг оршихуу гэдэг маань би тэрийг бодсончлэн биш. Маш хийсвэр. Яг оршихуу гэдэг маань ухта хоосон үгүй шахуу юм л гэж хэлж байгаа юм л да. Үндэ орчин физик ч гэсэн тэгээд байгаа тийм ээ. Классик физикгээд квант физикийн ялгаа. Яг квант физик түвшиндээ бол бидний бүхий л ойлголтууд ер нь хэмхрэх шахуулуулаад байгаа юм л да. Тэр кварц түвшин тийм нарийн түвшиндээ бол юм сүзэгдэл байхгүй гэдэг маань энэ тэр гэхэд л хэцүү бэрх тийм оршихуй байна л гэж хэлээд байгаа. Тэгтэл тийм зүйлсээс бүх юм бүтээд байгаа. Тэг ухтаа хоосоо атлаа бид нар байна гэж эндүрээд байгаа нь бол хуурмаг үзэгдлээ гэж хэлдэг. Тэг ийм маягтай л явна л да. Гэхдээ энийг зүгээр нэг үг төдий 10 минут 20 минутын яриад ч тэр сонсоод ч тэр бүрэн гүйцэд ойлгох нэхээсээ илүүтэйгээр харин ч андуу ташаа эндүүрл үүсэх магадлал их өндөртэй байд. Тэгэхээр л буддийн сургуулиуд маш олон жилийн хөтөлбөртэй ёс суртахуун, төвлөрөл, мэдлэг гэдэг олон жилийн турш суралцж ээж яг тэр нэг зөв гол төрлөө зөв чиглэл рүү нь явна гэдэг. Гэхдээ энэ чиглэл яг тэр хоосон чанар гэдэг маань ухгүй бэрх болохоор л буддийн шнийг философийн олон сургуулиуд байдсан шүү дээ. Энэ танах арай биш ээ, энэ манах зөв биш ээ, танах биш, энэ зөв гэдэг хоорондоо байнга мэтгэлцэж яадаг. Ийм учиртай юм да.